Сайн бацхан хүүхдүүдээ багш нь өнөөдөр математикийн хичээлээр энгийн бутархайг жиших сэдвийн өрөөнд хичээлээ заана. За дэвтэр үзгээ бэлдээрэй. За хичээлийн эхлэхийн өмнө мэдээж бид нэр хичээлдээ явж чадахгүй байгаа. Ямар учраас явж чадахгүй байгаа лээ? Мэдээж COVID-19-ийн халдвараас сэргийлээд тийм ээ. За хамгийн чухал нь чи гараа тогтмол угааж хүн хоорондын зайгаа бариад найтахта ам хамраа дараад зөв дарж тийм ээ. Хамгийн гол нь хэрэгэлсэн маска зөв хаяж нус царай ил задгаа хаяхгүй байхад анхаараарай хүүхдүүдээ. За гэрээс чинь гаднаас хүн орж гаднаас хүн урихгүй байх, гадны хүнтэй уулзахгүй байх, гэрээсээ гарахгүй байх гэсэн дэглэмүүдийг маш сайн мөрдөрөө. За ахын аюул хосол буюу за гэрт чинь арзайдаг маслах тэ халуун ус халуун галаасаа болгоомжлоорой. За ингээд бүгдүүд минь бүгдээрээ коронавирусын халдвараас сэргийлээд гэртээ байцгаагаарай. За ижил хуваартай энгийн бутархайг жишээрэй гэж байна. За 3-1 3-2 гэсэн байна. За энэ будагдсан хэсгээс нь харъя хүүхдүүдээ. За аль нь их вэ? Ижил хуваартай байна тийм ээ. Мэдээж 3-2 нь их. За дараагийн зургийг ажиглая. За 4-3 нь будагдсан 4-2 нь. За аль нь их вэ? За 2-1 4-2 аль нь их вэ хүүхдүүдээ? За 6 дээрээс ажиглая. За 2-1 гэдэг маань тухайн дүрсийг 2 хуваасны 1 нь байна тийм үү? За тэгвэл 4-2 гэдэг маань тухайн дүрсийг 4 тэнцүү. Тэгвэл яагаад энэ хоёр зүйл чинь бүхэл зүйл тийм үү? Нэг бүхэл зүйлийг 2 хуваасан байна. Нэг бүхэл зүйлийг 4 хуваасан байна. Тэгвэл энэ хоёр хоорондоо ямар байна хүүхдүүдээ? Тэнцүү байна. За 8-4 8-1. За ижил хуваартай ижил бус хуваартай болохоор яаж ийм хүүхдүүдээ хараарай. За ижил хуваартай бол жишгэд амар хялбар байна тийм ээ. За дараах энгийн бутархайг жишээрэй. 2-1 3-1 2-ийн аль нь их вэ хүүхдүүдээ? За 2-1 нь. За 4-2 4-3-ийн за 4-2 нь 4-3-аас бага тийм ээ. За 4-2 3-2-2-ийн аль нь их вэ хүүхдүүдээ? 4-2 нь их байна тийм ээ. За 4-2 8-4 2 хоорондоо яасан? Тэнцүү байх нэ. 2-1 4-2 хоорондоо тэнцүү 4-3 5-4 2-1 нь 4-2-тэй тэнцүү. За 4-3 5-4 5-4-2-ийн 4-3 нь их байна. За бусад хэсгүүдийг нь жишээрэй гэж. За зургийг ажиглаад жишгэн байна. За энэ хоёр хоорондоо тэнцүү байна. 2 дугаар дүрсийг харъя. За хэдэн хэсэг нь будагдсан байна хараарай хүүхдүүдээ. За 4-р 5-р За эдгээр дүрсүүдийг дэвтэртээ будаад будсан хэсгүүдийг нь жишээд багш руугаа илгээгээрэй. За зургийг ажиглаарай гэж байна. За 8-8 8-7 За дараах аяганд хийсэн уснуудыг хэмтсэн байна тийм ээ. За 4-1 За 4-4 За тэгвэл энэ дээр 8-8 4-4 хоорондоо хэмжээ нь ямар байна хүүхдүүдээ? Ижилх юм байна тийм ээ. За энгийн бутархайг жишээрэй гэж. За энэ хоёрын аль нь их юм болов?
Өө 9-4 их тийм ээ. За энэ хоёрын зурган дээрээс харж байгаа учраас маш хялбар байна тийм ээ. За тэгвэл зураггүйгээр 7-ны 6, 7-ны 3 хоёрын аль нь их вэ? Бодъё. Өө тэмдэж 7-ны 6 их тийм ээ. 5-ны 2, 5-ны 4 хоёрын 5-ны 4 их. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Багш нь сурах хүчгээс даалгавар өгье. Сурах хүчгийн. За багш нь чатаар зургаар нь оруулжээ. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Багшийнхаа хичээлийг тэмдэглээд багштай илгээгээрэй.